сонирхолтой одоо их тулаан болсон 60 кг хэмжээнд одоо Мута боксын Монгол улсынхаа аваргын төлөө өрсөлдөж байгаа энэ тулаан байгаа. За Улаанбаатарт Мишель кикбоксийн тамирчин хоёр, за Хөвхүүлэнд Мишель кикбоксийн Шижир Эрдэнэр өрсөлдөж 63.5 кг хэмжээний ийм өрсөлдөөн байгаа. Тэгээ энэ дэр ер нь энэ тэмцээнд бас туршлагатай хамгийн одоо өндөр зэрэглэлтэй тамирчин мэлээ харахгүй энэ хоёр байлаа. Энэ хоёр маань дэлхийн тэмцээнээс алтан хүрэл медаль бүтээжсэн. Азийн наадмын одоо дараагийн медальтай олон улсын хэмжээний мастер цолтой ийм одоо тамирчин. За мөн одоо мэрэгжлийн рингт амжилттай одоо өрсөлдөж олон одоо сайхан ялтыг байгуулж ирсэн. Ер нь энэ тулаанаас болсон юмшд бол сайн мэдхийн тамирчин. За түүнтэй бол өрсөлдөж одоо шин залуу гарч ирж байгаа. Дундгой аймгийн харьяат Мишель кикбоксийн тамирчин маань Шижир Эрдэнэ байгаа. За эдийн хичээлсэн хугацаа оролцсон одоо тэмцээнээр туршлагаар багч гисэн энэ одоо хашир туршлагатай өндөр одоо зэрэгтэй тамирчинтэй тэнцүү одоо сайхан өрсөлдсөн. За энэ хоёр бол энэ улаан өнгийн бэлэтэй тамирчин энэ хоёр байгаа. За Шижир Эрдэнэ бол хөх өнгийн одоо толгойн хамгаалалттай. Энэ одоо тулааныг өргөжлүүлж байна. За энэ бол одоо Таиландын боксын 63.5 кг хэмжээний Монгол улсынхаа аваргын төлөө өрсөлдөж байгаа тулаан. За энэ дээр хоёр зооноос соёлонгаас одоо Мишель кикбоксийн тамирчдаас гарч ирсэн харагдаж байна. Тэгээ энэ дээр бас энэ туршлага тамирчдыг төвчээр цай өрсөлдсөн Шижир Эрдэнэ. За Шижир Эрдэнэ маань бас Таиланд улсад бас тусгаалan бас Таиланд улстай бэлтгэл хийсэн бас тай боксыг бол сайн одоо мэдэн жинхэнэ усаар нь суралцсан. Ийм одоо тамирчин. За мөн Азийн техник сүртэй наадам Таиландын боксоор бас өрсөлдсөн ийм одоо тамирчин байна. Тай боксын нэг онцлог байгаа сая хөл зуурж аваад ингээд зогчуулдаг тий. Хөлөөр гараараа одоо хөлийг бариад ингээд товтолж болдог. Гэхдээ удаан барихгүй гэж байгаа. Бас тусгай хэдэн секунд барина гэсэн дөрөндөөс зааж өгсөн байдаг. За тэгээ хөл рүү ер нь их чөлөөтэй юм стилийн тулааштай ер нь хөлөөр өшгөлж болно. Доогоор дээгүүр ямар ч чөлөөтэй товтлогооныг хийж болно. За дээр нь өвдөгний одоо товтлогоонууд байгаа. За ингээд барьцсан үед одоо энэ шидэж болдог тий. Ийм хатуу хүнгийн ингээд өсөлтөн болтон одоо ширүүн болсон. Энэ олон улсын хэмжээний мастер их хоёр ялж 2010 оны Мута боксын Монгол улсын аварга алтан медалийн боловсрол авлаа.